Сайн мэцхан уу, чухал анализийн дотоод зах зээлийн ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар бид нэр 2025 оны ногдол ашиг тараахаар зарласан компаниудын тухай илүү дэлгэрэнгүй авч үзэх болно. За мөн тэдгээрийн бүртгэлийн өдөр болон ногдол ашиг тараах өдрийн тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно. За та бүхэн эхний слайдаас харах юм бол за бүртгэлтэй 172 компани 42 нь ногдол ашиг олгохоор шийдвэрлсэн байна. Эдгээрийн нийт дүн нь 1,80 төгрөгийг анх удаа давсан байна. За 2 сарын 24-ний хаалтын ханшаар харах юм бол хамгийн өндөр өгөөжтэй байгаа компани 5 толгой. За дараагаар нь Хаан банк орж ийн. Эдгээрээс заавал онцож хэлэх ёстой 2 компани байгаа. QPay болон Apo. За QPay, Apo хоёрыг яагаад онцолж байгаа вэ гэхээр ер нь жилдээ 2 удаа ногдол ашиг тараадаг. Тийм учраас энэ ногдол ашигын өгөөжийг тооцоолсон нь болохоор зөвхөн сүүлийн хагас жилийн ногдол ашигыг тооцсон байгаа гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол нэг жилийн ногдол ашигын өгөөж нь бол энэ харуулж байгаа дүнгээс ч илүү өндөр байх боломжтой гэсэн. Дараагийн слайдаас харах юм бол за ер нь бол ногдол ашиг тарааж байгаа компаниудыг салбар салбараар нь харьцуулж харуулсан байна. Өнгөрсөн онд нийт 900 гаруй тэрбумын ногдол ашиг тараагдсанаас 543 тэрбумыг нь бол ер нь санхүүгийн салбар, за тэр тутмаа банкны салбарынхан бүрдүүлсэн байна. Энэ жил ч гэсэн ер нь тэр хэрчээ алдаагүй 535 тэрбум нь банкны салбар байсан байна. Уул уурхайн салбараас 366 тэрбумын ногдол ашиг олгохоор шийдвэрлсэн. За тэрний ер нь бол дийлэнх хувийг нь 5 толгой дангаараа бүрдүүлж байгаа байна. За тэгээд банкны салбарынхаа ногдол ашигын өгөөжийг дундаас нь задлаад харах юм бол Хаан банкны ногдол ашиг хамгийн өндөр байсан. Ногдол ашигын өгөөж нь 2 сарын 24-ний хаалтын ханшаар 15.3 байсан. За бусад банкнуудын хувьд бол яг төрийн банк Хаан банкны араас хамгийн өндөр ногдол ашигын өгөөжтэй байна. За худалдаа хөгжлийн банк 2024 оны цэвэр ашигаасаа ногдол ашиг тараана гэдэг шийдвэрээ зарласан ч гэсэн хэдэн төгрөг тараах вэ гэдгээ яг тодорхой болгоогүй байгаа. 3 дугаар слайдаас харах юм бол за ер нь энэ ногдол ашигуудыг хизээ тараах юм бэ те? Би хизээ эзэмшиж явах юм бол энэ мөнгийг авч болох юм бэ? Тим эрэхтэй болох юм бэ гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлах гэсэн. За мэдээж санхүүгийн тайлант жил гэж байгаа. За 1 сарын 1-ээс 12 сарын 31 байна. За хагас жил гэдэг нь бол 1 сарын 1-ээс 6 сарын 30. За 2 дугаар хагас жил нь бол 6 сарын 30-наас 12 сарын 31 байна. Монголын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд бол хагас жил тутам өөрсдийнхөө үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлагнах үүрэгтэй байдаг. Арилжааны банкнуудын хувьд аваад үзэх юм бол улирал тутам өөрсдөө үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагнаад явждаг. За тэгэхээр он гарсны дараа ямар үйл явдлууд болт юм бэ гэхээр 2 сарын 10-ны дотор тухайн хувьцаат компаниуд маань өнгөрсөн тайлант жилийнхээ аудитлагдаагүй тайланг олон нийтэд нээлттэй зарладаг. За 2 сарын 19-ноос өмнө тухайн хувьцаат компани төлөөлөл өдөрт зөвлөлд хуралдаад ногдол ашиг тараах уу эсвэл гэдгээ ер нь олон нийтэд зарладаг байна. Үүнээс хойш ногдол ашиг олгох иргэдийн нэрсийн жагсаалт болон хурлын тов гардаг. За энэ нь бол ихэвчлэн 3 сарын 10-наас 4 сарын 10-ны хооронд байдаг байна. За тэгээд тухайн бүртгэлийн өдөрт та багтснаар тухайн ногдол ашиг авах эрхтэй болно. За тэгээд бүртгэлийн өдрөөр та тухайн хувьцааг эзэмшиж байх юм бол ногдол ашиг аавна. За тэрнээс хоошоо зарсан ч гэсэн ер нь бол та тухайн ногдол ашиг авах эрхтэй хэвээрэл байх юм. За тиймээс хойш санхүүгийн зохицуулах хорооны журмаараа 4 сарын 30-наас өмнө за таны үн цаасны төлөрсөн хадгаламжийн төвийн өөрийн чинь нэр дээрх дансан дээр тухайн ногдол ашиг байршснаар ногдол ашиг тараах үйл ажиллагаа дуустдаг байна. За үннээс хойшоо 7 сарын 20-нд бол эхний хагас жилийн аудитлагдаагүй тайлан гарна. За тэгээд мэдээж дахиад 12 сарын 30-наар тухайн тайлан жил дуусаад энэ цикл дахиад давтагдаа явдаг байна. За тэгээд дараагийн хуудсан дээр за дээрх өдрүүдээ хаанаас авсан бэ те? Их сурвалжийг ер нь оруулж өгсөн байгаа. За компани тухай хууль, үн цаасны зах зээлийн тухай хууль, за Монголын хөрөнгөний биржийн журам, санхүүгийн зохицуулах хорооны тогтоол зэрэг зүйлсээр тухайн өдрүүд нь тогтоогдож явж байдаг байна. За эдгээрийн гол зорилго нь юу юм бэ гэхээр ер нь хөрөнгө оруулагч таныг хамгаалах гэсэн үг. За хамгийн гол нь тухайн компани маань ногдол ашиг тараана гэж зарлждаг. Тэгэхдээ яг хизээ зарлана гэдгээ тодорхой байлгахгүй нь хөрөнгө оруулагчдыг маш их хохироож байдаг. За тухайн орж ирсэн ногдол ашигаараа
дараагийн хөрөнгө оруулалтаа хийх ч юм уу те. Эсвэл өөрийнхөө одоо санхүүгийн төлөвлөгөөг гаргах гэхээр хизээ орж ирэх нь тодорхойгоогүй байгаад байдаг. Тийм учраас энэ зүйлийг нь бол санхүүгийн зохицуулахороо зохицуулж өгсөн байдаг байх нь байна. Тийм учраас ер нь бол тухайн журам болон тогтоолууд нь хэрэгжиж явж байгаа байна. За тэгээд энэ дугаарыг эцэст бол та бүхэнд хэлэхэд за та хамгийн ихний слайдлаа дахиад анхаарал хандуулах юм бол за дундаж өгөөж нь бол за энэ топ 10 компанийн үед бол 11.3% байна. За хэрвээ та зөв компаниудаа сонгож хөрөнгө оруулсан бол зөвхөн ногдол ашигын өгөөжөөрөө хадгаламжийн хүнээс ч өндөр өгөөж олох боломжтой байсан байна. Тэгэхээр ер нь бол урт хугацаанд хөрөнгө оруулаарай. За тэгээд өөрийнхөө багцдаа заавал ногдол ашиг тараадаг чанартай тим компаниудыг аваарай гэж зөвлөж байна. За баярлалаа.